бодож тавьсан байгаа. За тэгэхгүй болохоор бичлэгийн явцад бодоод түр хийгээд явахаар бас нэлээх хугацаа ороод байна. За хамгийн ихнийх нь болохоор нэгэн төрлийн ачааны маасыг 4 сурагч тус бүр нэг удаа хэмжсэний үр дүнд зурагт үзүүлжээ. Хэмжилтийн үр дүн ашиглан ачааны масын дунджийг олоороо бичнэ. За тэгэхээр 2021-с 24 оны хэмжилт ба кинематик гэсэн энэ сэдв юм байна. За тооцоо хийж байна. За тэгэхээр дундаж хэмжтийн арифметик дунджийг гаргаж ирэхдээ нийт хэмжилтийн үр дүнгууд бол хэмжлэлийн дунд харьцуулж гаргаж ирдэг. За эхний хэмжилтийн үр дүн бол 53 109, 54 130, 54 120, 54 140 гэж байгаа. Эдгээр явдлыг нэмээд 4-т байхаар 54 195 буюу 95 грамм буюу D хариулт гарч байгаа. За дараах багажны хуваарийн үн болон хэмжих хязгаарыг олоорой гэж. За энэ бол хамгийн нэгдүгürt миллиампер метрээр илэрхийлэгдэх миллиампер метрийг хэмждэг ампер метр гэдэг нэртэй багаж байгаа. За хэмжих хязгаар гэдэг бол тухайн багажийн хувьд авч болох хамгийн дээд хязгаарыг хэмжих хязгаар гэж байгаа. Тэгэхээр энд бол шууд 4 байна. Тэгэхээр 4-тэй хэмжих хязгаар 2 дахь асуултанд нь байгаа учраас төгсгөлд нь 4 байгаа 3 хариулт байна. За энэ 3 хариултаас аль нь вэ гэдгийг сонгохын тулд хуваарийн үнэ тооцож үзье. За хуваарийн үн гэдэг бол дараасан 2 утгыг хэмжилтийн хэдэн нэгж утга байна тэнд түүнд харьцуулах замаар гаргаж ирдэг. Тэгэхээр дээд утга бол дараасан 2 том утгын дээд утга нь 2, доод утга нь тэг байна. Тэгэхээр энд бол 1 зураасаар 2 тэнцвэсэгт хуваагдсан байгаа учраас энэ 1 зураас нь энэ байна. За 1 зураасаар 2 тэнцвэсэгт хуваагдсан байгаа учраас 2. Тэгээ 1 миллиампер буюу 1 миллиампер хуваарийн үнэтэй 4 ампер миллиампер хэмжих хязгаартай энэ хариулт бол Е гэсэн хариулт байна. За дараагийн энэ маань цог татахгүй. За дараагийнх нь асуулт байна. За биеийн температурыг нэмэгдүүлэхэд аль хэмжигдэхүүн өөрчлөгдөх вэ гэж байна. За температурыг нэмэгдүүлэнгүүт молекулын орон дорын бүтцэд өөрчлөлт гараад төлөв шилжилт явагддаг. За тэгэхээр температур нэмэгдэхээр хамгийн түрүүнд шууд төлөв шилжилт явагдахгүйгээр молекулын хоорондын зай эхлээд өөрчлөгддөг. Тийм учраас урт өөрчлөгдөх боломжтой байна эдгээр хэмжигдэхүүнээс. За шугам тэлэлтийн коэффициент шугам тэлэлтийг тооцдог томьёо бол энэ C томьёо байна. За дараагийнх нь хэмжигч багажнуудаас термометрийн заалтыг уншина уу гэж. За термометр гэдэг бол өөрөө температурыг хэмждэг багаж байгаа. За температурыг хэмждэг термометр гэдэг багаж маань градус Цельс гэсэн нэгжтэй. За эдгээр дотор өөр температурыг хэмжих багаж байхгүй байгаа учраас энэ хоёр дахь зураг бол элтээр зөв хариулт байна. За одоо хэмжилтийн утга нь бол ялахын тулд мөн хуваарийнхаа үнийг эхлээд олох ёстой. Дараалсан 2 хэмжилтийн утга нь бол 0-оос 20-ийн хооронд байна. Тэгэхээр 20-оос 0-ыг гасаад 3 зураасаар 4 тэнцвэсэгт хуваагдсан байгаа. Тэгэхээр 4-т байгаад 1 зураас бол 5 градусыг заана. Тэгэхээр энэ дээр бол 25-30 градусыг заасан тоотох байна. За дараагийнх нь мөн хэмжих хязгаар хуваарийн үнэтэй холбоотой ийм дасгал ажил байна. За энэ 24 оны материал байгаа хаа. За энэ дээр бол эхний багаж бол хүүдлийн хүчийг нэмждэг ампер метр гэдэг багаж байгаа. За тэгэхээр ампер метр гэдэг багаж бол хэмжих хязгаар нь 0.5-ыг зааж байна. Тэгэхээр биднэрт хэмжих хязгаар хэрэггүй зөвхөн хуваарийн үн хэрэгтэй учраас дараалсан 2 том утгаа эхлээд авна. За эхний том утга бол 0.2, төгсгөлийн том утга бол 0, төгсгөлийн том утга бол 0.2. За тэгэхээр 0.2-оос 0-ыг гасаад за энд бол 4 зураасаар 5 тэнцвэсэгт хуваагдсан байна лээ. За та нар 6 маш сайн томруулаад харах дээр энд бол тодорхой харагдана. За тэгэхээр энд 0.4 гэсэн утга гарч байгаа ампер метрээр. За термометр дээр болохоор дараасан 2 утга нь бол би 10-аас 15-ын хооронд сонгосон. Та бүхэн 15-аас 20-т сонгосон болно. Яг адилхан гарна. За тэгэхээр дараасан 2 утгыг
зураг гаргаж агаад энд бол хэдэн зураасаар хэдэн тэнцвэсэгт хуваагдсан бай гэдгийг тоолно. Тэгэхээр энэ дээр 9 зураасаар 10 тэнцвэсэгт хуваагдсан байгаа учраас термометрийн заалт бол 0.5 градус. Тэгэхээр 0.4, 0.5 гэсэн хариултан дээр А хариулт байна. За энэ гүйтсэн юм байна. Энэ зураг ерөнхийдөө гүйтсэн байна тийм ээ. За энэ бодолт ингээ болчихж байгаа. За дараагийнх нь болохоор за энэ доотлолт нэг юм бодлого байгаа. За 86 Фаренгейтийн утгыг Цельс болон Кельвин рүү шилжүүлээрэй гэд Цельс Фаренгейтийн хоорондын шилжүүлгийн томыг нь бичээд өгсөн байгаа. За тэгэхээр энэ дээр 86-аас 32-ыг гасаад уухаар энэ 54 гарч ирлээ. Тэгэхээр 54-ыг 9-тэй хураагаад ингээд 6 5 6 30 гэсэн гарч ирж байна. Хүүхдүүд аль болох энийг хялбар тооны машин ашиглахгүйгээр бодож сурах арга зүй суралцах нь чухал. Яг л стиргээ шалгалтын дээр тооны машин оруулахгүй. За тэгээд Цельс Кельвин 2 бол 273-ын зөрүүтэй байдаг учраас 30 дээр 273-ыг нэмээд 303 Кельвин гэсэн энэ утга гарнаа. За тэгэхээр энэ дээр Е гэсэн хариулт зөв байх нэ. За одоо энд амьтны хүрээлэнгийн хөдөлгөөнгүй бэхжигдсэн камерт явж байгаа анаашны зургийг дараах гишүүн давчээ. Зургаас харж анаашны хөдөлгөөнийг нэрлээрэй гэж. За тэгэхээр хугацааны хувьд болохоор энэ хугацааныхын зөрүү бүгдээр 5 секундын зөрүүтэй байгаа. За одоо энэ замын зураг дүрсэлсэн байна. Эхний 5 секундэд анааш маань ингэж явж дараагийн 5 секундэд ийм зам тулж 3 дахь 5 секундэд ийм зам тулсан байна. Тэгэхээр энд бол замын нэг ч хугацаанд туулсан зам нь ихсээд байгаа учраас энэ бол хурц хөдөлгөөн болж таарнаа. За дараагийнх нь бодлого болохоор за биеийн хурд хугацаанаас хамаарсан хамаарлыг 0 зурагт өгсөн байна. Тэгээ 0-аас 8 секундэд явсан зам болон шилжилтийг олоо гэж. За тэгэхээр ерөнхийдөө энэ тасархай зураасаар ингэж тэмдэглэгдсэн энэ хэсгээр бол хөдөлгөөний графикийг хязгаарлаад энэс уршигдахыг уншина. За тэгэхээр хамгийн нэгдүгüрт бол юу гэж харах вэ гэхээр нийт зам бол дүрсийн талбайгаар тодорхойлогдно гэж хэлсэн байгаа тийм ээ. За тэгэхээр дүрсийн талбайгаар тодорхойлогддог. За би энэ хэсгийг нооноор бодчихъя. За тэгэхээр энэ хоёр гурвалж нийлбэр байх хэрэгтэй. Тэгэхээр 2 2-ын 4 4-ийг 2-т бахаар 2 тийм ээ. Тэгэхээр энд яг ийм хэмжээтэй 2 тэнцүү гурвалжин байна. 2 тэнцүү тэгш өнцгт гурвалжин байна. Тэгэхээр энэ хоёрыг энийг өөрөөр хэлэх юм бол энд авчирч үцэж зурна гэсэн үг шүү дээ. Энийг үцэж энд авчирч зурхаар 2-ыг өрчгөнд 2 буюу 4 метр зам гарна энд. За энийг мөн адил энэ талд нь авчирч үцэж зурж болно гэсэн үг. Тэгэхээр мөн 2-ыг өрчгөнд 2 гэд ингээд 4 гарна. Тэгэхээр 4 дээр 4-ийг нэмэхээр нийт зам бол ингээд 8 метр гарна. За харин шилжилт бол энэ хоёр дөрвөлжин хоорондоо урсж штэ. Өөрөөр хэлэх юм бол баруун тийш эрэг чиглэлд 2 м яваад сөрөг чиглэлд 2 м яваад дахиад сөрөг чиглэлд 2 м яваад буцаад эрэг чиглэлд 1 м явахаар анхныхаа цэг дээр буцаад ирж байна тийм ээ. Анхныхаа цэг дээр буцаад ирж байгаа учраас энэ бол шилжилт нь тэг. За энэ зургаас ч гэсэн харагдаж байна тийм үү. За дараагийн бодлого бол за энэ 20 оны даалгавар ах шиг байна. За зургт өгөгдсөн шулууны давуу хөдлөх биеийн хөдөлгөөний хурд хугацааны хамаарлын графикийг өгчээ. За аль хэсэгт нь жигд удаашран хөдөлсөн бэ гэхээр за энэ улаанаар зурсан энэ хэсгүүд дээр жигд удаашран хөдөлсөн байх нэ. Тэгэхээр BC болон DE гэхээр энэ хариултын дугуулаг байна тийм ээ. За цэнхэрэнгээр дугуулж байгаа. За энэ байна. За дараа нь AB хэсэг дээр одоо энэ хэсэг дээр байгаа хурдтал ямар болох вэ гэхээр за хурдны эцсийн утга 10 байна. Эхний утга 4 байна. 10-аас 4-ийг гасаад хөдөлгөөн үргэлжилсэн хугацаа 4 секунд. Ингээ харьцуулахаар 1.5 метрийг гуйхан секунд хавдралт гарнаа. За тэгэхээр 14 дахь бодлого болохоор шулууны дагуу жигд хөдлөх биеийн хөдөлгөөний хорднот хугацааны хамаарлыг за энэ хурд хугацааны хамаарлын график дээр бол ингээд дүрсийн талбай дээр хөөгд бодоод идэг бол хорднот хугацаа зам хугацааны хамаарлын график дээр хамаагүй дүрсийн талбай ерөөсөө хөөж бодохгүй. За тэгэхээр энд бол энэ улаанаар дүрслэгдсэн байгаа энэ бол
жиг төлөвлөгөөний замын график ийм шулуун гардаг. За тэгэхээр энэ жиг төлөвлөгөөний замын томьёогоо бичнэ. За энэ хурдны утга бол замын утга бол энэ зөрөөгөөр нь гарч ирнэ. 20-с 8-ыг сар нийт зам бол ийм 12 м болсон юм байна. За тэгэхээр 12 м замыг 8-аас 4-ийг сар 3 секунд 4 секундэд туулсан. Тэгэхээр 3 м-г бахан секунд гэдэг энэ хариу бол зөв хариулт байх нэ. За тэгэхээр энэ дээр бас хариултаа дуулаагүй. За энэ хөдөлгөөний тоо хэмжээ энэ гэсэн энэ дасгалуудыг дараагийн сэдвээр орох учраас тестэнд тайрагдаж болохгүй үндсэн зураг тайрагдчих гэдсэн болохоор энийг оруулчихсан. Энэ хоёр бодлого бол дараагийн сэдвээр тавьж бодогдно. За энэ дээр системийн нэгжтэй холбоотой нэг юм бодлого байна. За Joule гэсэн системийн үндсэн нэгжээр Joule нэгжийг одоо системийн үндсэн нэгжээр нэрлэнэ гэж байна. За тэгэхээр системийн үндсэн нэгж гэдгийг юуны тухай ярьж байгаа вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. За энэ Википедиа хийгээд та нар хэрвээ ойлгохгүй зүйл байгаад юм бол энэ дээрээс олон улсын нэгжийн систем гэдэг Википедиагаас хайж очих болно. За олон улсын нэгжийн систем гэдэг дээр болохоор үндсэн 7 хэмжигдэхүүн байдаг гэдэг бид нар түрүүч хичээлүүд дээр ярьсан байгаа. За энэ 7 хэмжигдэхүүнийг харагдаж байна. За тэгвэл яг өөрийн нэршилтэй өөрийн уламжлсан нэршилтэй хэмжигдэхүүнүүд гэж ямар хэмжигдэхүүнүүдийг хэлэх вэ гэхээр дараах хэмжигдэхүүнүүдийг хэлнэ. За энэ дээр болохоор Joule гэдэг нэгжээр зөвхөн энерги тодорхойлогдох байгаа. Хэдийгээр энэ нэгжийн задаргаан дээр Ньютоник үржүүлэх метр гэдэг орсон байгаа боловч яг нь энерги Ньютоныг үржүүлэх метр гэдэг бол ажлын нэгж байгаа. Тэгэхээр ажил гэдэг бол энергийн зөрүүгээр тодорхойлогддог учраас Joule гэсэн нэгжтэй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ энерги гэдгээр нь барьж тесттэй хариулах нь зөв. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр энэ олон улсын өөрийн нэршилтэй гэдэг дээр нь болохоор ажил гэж л байхгүй байгаа. Тэгэхээр ажил нь болохоор энергийн зөрөөгөд давхар утгыг илэрхийлж байгаа учраас энд энерги гэдгээр нь тесттэй бүглэх ёстой. За тэгэхээр ийм алга болчихоо. Энерги гэдэг нэгжээр нь яагаад гэвэл саяны хэдий энэ дээр яг энэ дээрээс харахад бол энд ажлын ч нэгж явж байна. Энд ч бас механик ажлын нэгж бас чадлыг өрчүүлэх хугацаа гэдэг бас Joule нэгжээр гарч ирэхээр энэ 3 хариултаа шүү. За энэ дээр бол хүч байна. Энэ бол энэ томьёо тодорхой томьёо биш. Тэгэхээр олон улсын нэр яг өөрийн нэршил нь бол энергиэр илэрхийлэгдэх учраас энэ энерги гэсэн бие хариулт нь зөвөө. Тэгэхээр энэ хоёр хэдийгээр Joule гэдэг нэгжтэй боловч ажил бол ажлын өөрийнх нь үндсэн нэгж нь бол биш байна. Нэгж бол өөрийн нэршилтэй хэмжигдэхүүн дотор байхгүй байна. За энэ бүтээх бодлогыг хамгийн төгсгөлд тайлбарлацгаая. За одоо энэ дээр нэг бодлого дутуулдагдсан баха. За энэ бодлогыг дутуулдагдсан байгаа. За энийг тайлбарлаад төгсгөлийн тэр бодлогыг тайлбарлаад ерөнхийдөө болж байгаа. За тэгэхээр энэ дээр 2-оос 5 дугаар дасгал гэсэн байна. За 5 кг масстай биеийн хурд хугацааны амарлын графикийг өгсөн байна гэж байна, тийм ээ. За тэгэхээр энийг ойлгохын тулд хамгийн нэгдүгээр
хурд хугацааны хамаарлын график өгдөг гэж хэрвээ өгүүлбэр дээр байгаа зурган дээр босоод инглүүдээр болохоор энэ хурдны утга байж хал юм бол бушуухан дүрсийн талбайгаар ингээ хуваагаад авчихна илүү их цаг хугацаа хэмнэдэг. За ингээд ийм 1 2 3 4 хэсэгтэй дүрсийн талбай болгоод авчлаа. За дүрсийн талбай болгоноор замаа гаргаж чад нийт замаа гаргаад авчихна. Тэгэхээр энэ дээр эхний дүрсийн хувьд бол 2 2-ийн 4 4-ийн хагас гэхээр 2 метр. За дараагийнх нь бол ногооноор тэмдэглэсэн 2 2-ийн 4. За дараагийнх нь болохоор 2 4-ийн энэ бусад нэглэгээр 4 энд 2 нийлж байна тийм ээ 2 4-ийн 8. За энэ дээр болохоор энд жижигхэн хавчг ногоонд уурулсан байна. Тэгэхээр 4-1-ийн 4 2 дуухаар 2. За ингээд нийт зам нь 16 гарч байгаа. Энэ замнуудыг бүгдээрээ нэмэхээр 16 метр гарч байгаа. За тэгэхээр нийт хөдөлгөөн үргэлжилсэн хугацаа 5 секунд учраас 16-ыг 5 дуухаар 3.2 метрийг 3 секунд гэж нэр байна. За биеийн А, Б буюу энэ хэсгээр харгалзах зам хурдны харгалзах биеийн хөдөлгөөний тэгшдэглийг бичээрэй гэж зам хурдны тэгшдэг гэсэн. За тэгэхээр энд хурцсан хөдөлгөөн шууд графикаас бол харагдаж байна. Тэгэхээр хурц хөдөлгөөний замын томыг эхлээд ямар ч үсэн ингээ биччихнэ. За тэгээд анхны хурд бол энд 2 гэдэг өгдсөн байна. Шууд бичих боломжтой томуудаа олчихъя. За дараа нь хурдтаглаа олох шаардлагатай энэ дээр тийм ээ. Тэгэхээр хурдтаглаа болохоор ч эцсийн урдаас эхний урдыг хасаад хугацаанд харьцуулахаар хурдтал гардаг. Тэгэхээр 4-өөс 2-ыг хасаад 2 дуухаар 2 тийм ээ. За энд тэгээд энд 2 гэдэг чинь энд гарч ирж байгаа. За энэ чинь Т-ийн квадратын хугацаанаас хамаарсан тэгштгэл шүү дээ тийм ээ. За ухаах нь 2 гэдэг энэ тэгштгэлийн үндсэн хэлбэр нь энд харагдаж байна. Тэгэхээр 2-ыг үржүүлэх нь Т нэмэх нь Т-ийн квадрат буюу энэ б хариулт 100 гарна. За тэгээд за энэ сүүлийн 2 бодлогыг бол хадгалагдах хууль дээр бодох юм байна. Хадгалагдах хууль дээр бодох бодлого байна. За одоо хамгийн сүүлийн энэ бүтээх хэсгийн бодлогуудыг тооцоолъё. За тэгэхээр энэ дээр болохоор ерөнхийдөө энэ графикта бодлогууд дээр хүчний бодлого энерги хадгалагдах хуулийн ийм өгдлүүд бас гарч ирээд байгаа учраас ийм хавсарсан кинематик динамикийн хавсарсан жишээнүүд гэж ингэж ойлгож болно. За сүүлийн нэг бүтээх 2024 онд өнцөг үсгэн шийдэгдсэн бие бүтээх бодлого орж ирсэн. За хэвтэй чигт 45 градус өнцөг үсгсэн анхны хурд нь 20 метрийг угаан секундтай. За ийм агаар эсэргүүцлийг тооцохгүй чөлөө түнэлтийн бодлого нь юм байна. За нислэлтийн хугацааг олоо гэсэн хамгийн нэгдүгээр. За тэгэхээр энэ дээр болохоор нислэлтийн хугацааг ол гэдэг чинь босоо тэнглэг дээр хөдөлгөөний тухай яригдж байгаа. За тэгэхээр босоо тэнглэгийн дагуу x дэшээ шийдэгдэхээр хурцах. За энэ дээр зураад явчих. За ийм хөдөлгөөн хийгдэж байгаа. Ишээ 3 гэдэг чинь энэ дээр. За эхний ишээ бол хурц хөдөлгөөн хийнэ. Ишээ хурц хөдөлгөөн. Удаашрах хөдөлгөөн буруу хэлчихэв. Удаашрах хөдөлгөөн хийнэ. За яг энэ цэг дээр хурд нь очиод тэг болно. За түр зогсоод ийшээ буцаад унахдаа хурц хөдөлгөөн хийнэ. За одоо энэ дээр яг ийм хугацааны нэг ийм тодорхой нэг тоо утгууд гаргалзуулчих. За 6 дээр. За энийг энэ дээр 1, энэ дээр 2, 3, 4, 5, 6 гэх юм бол жоохон болтой зурагдсан байна. Нэг ч хугацаанд туусан замуудыг харуулсан жоохон болтой зурч. За би энийг сүүлд нь юугаар харуулчаад симуляцаар харуулвал илүү дээр болох юм байна. За шууд үндсэн бодлогынхаа бодолт руугаа тайлбарлаа явчих та.
Тэрэн дээр хөвшгөн. За тэгэхээр босоо тэнхлэгийн дагуу удаашрах хөдөлгөөн хийгдэнэ. За энд тэгээд эцсийн урд нь тэг болно гэсэн үг тийм ээ. Удаашрах хөдөлгөөн хийгдэж байгаа учраас энд хөдөлгөөний чиглэл эсрэг болж байгаа учраас энэ хасах тэмдэг тавигдаж байна гэсэн үг. За тэгээд анхны урд нь 20 гэсэн байгаа. За тэгээд синус 45 дээр 2-ны язгуурын дээр 2 байгаа. За тэгээд за энд болохоор тэнцвэг 10-т энд ингэсэн байна тийм ээ. За ийм хэлбэртэй тэгштгэл боллоо. Энэ 10-т тэнцвэгийн нэмгийн урт талд гаргаад ирсэн байгаа энд. За энэ нэг зургийг арилгачаа. Бол толгой тарих хэрэггүй төлөд байж магадгүй. За тэгэхээр энэ тэнцвэгийн нэмгийн 10-т тэнцвэгийн нэмгийн энэ хариун тэг учраас тэнцвэгийн нэмгийн урт талд гаргаад 10-т тэнцв 2-ыг үржих нь язгуурын дор 2 гэдэг ийм тоовт гарч байгаа. За тэгээд энд бол одоо тоовтгаа орлуулаад хуваагаад үржүүлэхээр энд язгуурын дор 2 гэсэн утга бол зөвхөн талдаа хөөрөд нисэх хугацаа. За тэгээд хөөрөлтийн нийт хугацааг ол гэсэн байгаа шүү дээ. Нислэлтийн нийт хугацааг олгож байгаа. Зөвхөн хөөрөх хамгийн дээд зэгтээ хүрж байгаа хугацаа бол 1.4 болж гарч байгаа шүү дээ язгуураас. За тэгэхээр буцаад унахаар чинь энэ 1.4-ийг 2-оор үржүүлэхээр 2.8 болж байгаа гэсэн. За хоёр дахь нь болохоор хөөрөх хамгийн өндөр максимум өндрийг олоо гэж чинь. Тэгэхээр хөөрөх өндөр бол энэ талаасаа бодсон ааш өндөрөөс унсан хоёр чанарын ялгаа байдаггүй учраас эндээс бодохоор анхны хурдыг тооцож дээшээ өгсөж бодож байгаа тохиолдолд анхны хурдыг тооцоод байгаа учраас энэ өгсөн өндөр урууцсан өндөр хоёулаа адилхан болохоор эндээсээ бодох нь илүү их тохиромжтой байдаг. Тэгээд хоёрны GT квадрат байх нь 2 гэдэг. GT квадратыг байх нь 2 гэдэг энэ томьёогоороо бодцохоор илүү их боломжтой ойлгомжтой байдаг. За ингээд тоотхоо бодоод ирэхээр 10 м гарч байна. За тусгалын зай гэдэг бол хэвтэ тэнхлэгийн дагуух хөдөлгөөнийхэн тухай ярьж байгаа. За тэгэхээр өнцөг үсгэн шидэгдсэн биеийн хувьд бол босоо тэнхлэгийн дагуу өсөлтөө удаашрах, уруудахтаа хурцах хэвтэ тэнхлэгийн дагуу жиг хөдөлгөөн хийгддэг. За тэгэхээр жиг хөдөлгөөн хийгдэхээр тэр болохоор энэ бол X байгуулагчийг аюугаар хуурсан хугацаагаараа үржүүлээд энд ингээд 40 м гэсэн хариу гарч байгаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.